Ардын урлагийн оны шидгийн шалгаруулах мөнгөн хараацай 2012 хүүхдийн урлагийн наадам. Ерөнхий зохион байгуулагч олон улсын хүүхдийн найрамдал төв. Хамтран зохион байгуулагч соёл спорт аялал жуулчлалын яам. Дэмжигч байгууллага хүүхдийн төлөө үндэсний газар MCS Coca-Cola. Анхаараарай. Зон олон Монгол түм минь. Хөрс дэлхийн сонрыг хөглөж хөх тэнгэрийн энгээр цуурайдсан Монгол хүний сэтгэлийг хөвсөлзүүлж морин дэл дээр бадран мэндэлсэн Хамгаардын хаан аялгууг хараацай ордонд он сурайтуулахаар хиймэр босоо Монгол түмний маань ирээдүй хүүхэд багчууд маань хуран шуулж байна. Азтай түмнийхэн агуу урлагийг алтан тайзнаа тэд маань гайхуулж авьяас бэлгэн олон бишрүүлж онгод юугаан хөглөн одуула чуулан цэнгэх гэж байна. Дэлхийд гайхагдсан Монгол их орны маань ирээдүй дэлгэрхийг авьяасын эзэд эрхмийн дээд хүүхдүүдээс маань энд бид онцлон оны шилдэгэн тодруулах гэж байна. Ухаант мэрэгэн ардынхан урам зоригийг нь бадрааж өвөг дээдсийнхэн өв их эрдмийг өн хойчтон дуурсгах хөгжүүлэх өнөөдрийн авьяаснуудаараа өрлөг их орн минь бахархах үлээ. Тийм ээ. Олон улсын хүүхдийн найрамдалтай үүсэн байгуулагчдын 35 жилийн өгтөн Монгол улсынхаа үндэсний хурлыг ирээдүйн хойч үеийн өвлүүлэх, ардын урлагаараа бахархах, харилцсан суралцахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилго бүхий ардын урлагийн оны шилдэг тодруулах мөнгөн хараацай 2012 хүүхдийн урлагийн наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа хүндэтгэлийн ажиллагаанд морилон саацсан эрхэм та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтхан мэндэж хэлье. Өнөөдөр амжилт бүтээл алдар гавья андын нөхөрлөл бүхэн аяг шиг ардын думид найрсан зогтсон төгс сайн төгөлтөр сайхан өдрөө. Улс үндэстний маань хүүхэд багчуудын найрамдал нөхөрлөлийн тэмдэг болсон олон улсын хүүхдийн найрамдал төвөөс санаачлан 2 дахь удаагаан Монгол түмний маань үндэсний их баяр наадам сар шинийн баярыг тохиолдуулаад энэхүү наадмыг 2 үе шаттайгаар эх орон даяараа ардын дуу, бүжиг, хөгжим мөн язгуур урлагийн төрлөөр амжилттай зохион байгуулсан юм аа. Наадмын санаачлагч ерөнхий зохион байгуулагч олон улсын хүүхдийн найрамдал төвийн маань санаачлагыг дэмжиж хүүхэд багчуудын авьяасыг хөгжүүлэхэд бидэнтэй хамтран ажиллаж үнэтэй хувь нэмэр дэмжлэгийн үзүүлсэн хамтран ажилласан байгууллага хамт олонд наадмыг зохион байгуулагчийн нэрийн өмнөөс талархлан илэрхийлж эрхэм та бүхэндээ танилцуулан талархлан илэрхийлье. Наадмыг хамтран зохион байгуулагч соёл спорт аялал жуулчлалын яам. Баяр хүргэе. Наадмыг дэмжигч Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хүүхдийн төлөө үндэсний газар. Наадмыг дэмжин хамтран ажиллагч MCS Coca-Cola компани Panta брэнд. Наадмын мэдээллийн ерөнхий ивент тэтгэгчээр боловсрал телевиз, мэдээллийн ивент тэтгэгчээр Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын үндэсний олон нийтийн радио, UBS телевиз, TV5, Монгол телевиз, Royal телевиз, өнөөдөр сонин мөн өдрийн сонин News цэгмэн. За эдгээр хамт олондоо ажлын амжилт хамгийн сайн бүхнийг хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хүүхэд багчууд, эрхэм хүндэт зочид төлөөлөгчдийнхээ өмнөөс нь хамт олонд нь ажлын амжилтыг хүсэн өрөөё. Ардын урлагийн оны шидгийн шалгаруулах мөнгөн хараацай 2012 хүүхдийн урлагийн наадам. Ерөнхий зохион байгуулагч олон улсын хүүхдийн найрамдал төв. Хамтран зохион байгуулагч соёл спорт аялал жуулчлалын яам. Дэмжигч байгууллага хүүхдийн төлөө үндэсний газар MCS Coca-Cola. Сэлэнг аймгийн Шамбар сумаас ирсэн намайг Сэргэлэнгийн Мөхтөр гэдгээ. Би мөнгөн хараацай тэмцээнд гоцлол төрлийн бүжигт оролцож байгаа. Энэ уралдаанд би анх удаага орж ийн. Тэгээд би ер нь энэ уралдаанд их гоё. Олон аймаг сумаас хүүхдүүд их орж ирж гоё санагцсан. Би аймагтай Сэлэнгийн өр сад гээд аймгийн тэмцээнд орж ирсэн. Тэгээд бас аймгийн шилдэг хөлт орж ирсэн. Тэгээд Монгол улсын Гигасын тэмцээнд би шилдэг 25-нд багтсан. Тэгээд сэвжтийн нэрмжтэй улсын 11-р өсвөрийн үеийн бүжигчдийн тэмцээнд би бас алтан медаль авсан.
сувд гэдэг би Булган аймгийн сайхан сүм Булган хатгчийн үлгийн нутгаас ирсэн. Тэгээд энэ нааданд тэнцээд ирсэндээ их баяртайгаа. Тэгээд өнөөдөр төгсгөлийн шатандаа орох гээд дуу үжгээ бэлдээд одоо байж байгаа. Намайг дэмжиж байгаад баярлж байгаа шүү. Тэгээд тэр байрныхаа хоёр ахт их баярлсан шүү гэж хэлмээр. Намайг Батэрдний Балар гэдэг би Улаанбаатар хотоос ирсэн гоцсол бүжгийн төрлөөр оролцож байгаа. Тэгээд Мөнгөн хараацай наадамд эхний шатандаа тэнцээд хоёр дахь шатандаа оролцож байгаадаа маш их баяртай байна. Өнөө төрийн саярхалт ардын жүжигчин 100-ны манлай бүжиг тэглэж сэвжтэй нэрмжид төсвөрийн бүжигчдийн 10 дугаар наадамд оролцож тэргүүн барьцалж исэн. Мөн Гигаалсын одод 2012 хүүхдийн урлагийн их наадмын дэд байрын шагналыг эзэлж исэн. Энд орж байгаа бүх хүүхдүүдтэй амжилт хүсье. Өөрсдийнхөө үзүүлэх номеруудыг бүгдээрээ гоё сайхан үзүүлцгээрэй гэж хэлье. Манай хамтлагийг Чилгэн гэдэг авиачлаг бүгд залуучуудыг дэмжих Монголын холбооноос төлөөлж оролцож байгаа. Манай хамтлаг нь язгуур урлаг үндэсний хөгжмийн төрлөөр уран бүтээлээ төрөгдөг байгаа. Тэгээд бас оролцож байгаа хүүхдүүд маань сайн оролцоорой л гэж хүсье та. Ардын урлагийн оны шидгийн шалгаруулах Мөнгөн хараацай 2012 хүүхдийн урлагийн наадам. Ерөнхий зохион байгуулагч олон улсын хүүхдийн найрамдал төв. Хамтран зохион байгуулагч соёл спорт аялал жуулчлалын яам. Дэмжигч байгууллага хүүхдийн төлөө үндэсний газар MCS Coca-Cola.
санаа намайг Баярцэг гэдэг. Би дуу уурын үлгийн нутаг Дундгой аймгаас ирж байгаа. Энэ хөө Мөнгөн Харацын наадамд маань 2 дахь жилдээ оролцож байна. Энэ удаад болохоор Монгол Ардын уртын нууны төрөлд оролцож байгаа. Яг сайн цагаан төв дээрээс 2 хүүхэд ардын дуу уртын нууны төрөлд ирсэн. Дундгой аймгийн Дэлгэр ангай сумаасаа манайх хөгжмийн хамтлагтай ирсэн байгаа. Бусад бүх авьяаслаг найзуудаа энэ тэмцээндээ бүгдээр амжилттай оролцоорой. Тэгээ ардынхаа өв соёлыг бусдад түгээгээр л гэж хэлмээр байна. Намайг дэмждэг өөр багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Манай багш Монгол Улсын гавьяа жижигчин Дүнжмаа гэдэг. Тэгээ багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Намайг Эрдэнэ чулууны ганц сүрэн гэдэг. Би Дундгой аймгийн Дэлгэр ангай сумаас ирсэн. Энэ тэмцээнд анхны жилдээ оролцож байна. Гослол болон хамтлагийн төрөлд оролцож байгаа. Манай аймгаас 2 дууны хүүхэд манай сумаас манай хамтлагийнхаа ирсэн байгаа. Энэ л хамт чуулган хөгжимчин нутгийнханд биднийг дэмжиж ивент гэж энэ том тэмцээнд оролцуулж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдахгүй гэж хэлмээр байна. Урлагийн оны шидгийн шалгаруулах Мөнгөн Харацай 2012 хүүхдийн урлагийн наадам. Ерөнхий зохион байгуулагч олон улсын хүүхдийн найрамдал төв. Хамтран зохион байгуулагч соёл спорт аялал жуулчлалын яам. Дэмжигч байгууллага хүүхдийн төлөө үндэсний газар MCS Coca-Cola.
Ардын урлагийн оны шидгийг шалгаруулах мөнгөн хараацай 2012 хүүхдийн урлагийн наадам. Ерөнхий зохион байгуулагч олон улсын хүүхдийн найрамдал төв. Хамтран зохион байгуулагч соёл спорт аялал жуулчлалын яам. Дэмжигч байгууллага хүүхдийн төлөө үндэсний газар MCS Coca-Cola.
Энэхүү арга хэмжээ нь ардын урлагаар хичээлж байгаа хичээлж өнгөрсөн онд амжилт гаргасан үжигчид, дуучид, язгуур урлагаар хичээлж байгаа хүүхдүүд болон энэ хүүхдүүдийг хөгжүүлж байгаа багш нар хүүхдийн авьяасыг дэмжиж байгаа байгууллагуудыг шалгуулдаг ийм сайхан уламжлалтай 2 дахь жилдээ болж байна. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн жилийнхээс бүрийгээ өргөжүүлж нийтдээ 13 аймгийн аймаг нийслэлийн 4 дүүргийн 330 хүүхэд за 20 багш 10 байгууллага манай энэхүү арга хэмжээнд өөрийнхөө нэрийг дэвшүүлжээ. Энэ дэвшүүлсэн хүмүүсээс бид нийтдээ 120 хүүхэд за 3 байгууллага 10 багшийг сүүлийн шатны шалгуултанд оруулж өнөөдөр дүнгээ гаргах гэж байгаа. Энэ наадмын зорилго бол өнөөдөр Монголын ардынхаа зан заншлыг судалж түүнийг сурч устдаа түгээн дэврүүлэхэд хүүхдүүд болгон бүр оролцох бүрэн боломжтой гэдгийг бэлтгэн харуулахын явдал энэ чиглэлээр хичээж байгаа хүүхдүүдтэй уран мөгөх тэдний авьяасыг дэмжихэд энэ арга хэмжээ маань зориулагдж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Ардын урлагийн оны шидгийг шалгаруулах мөнгөн хараацай 2012 хүүхдийн урлагийн наадам. Ерөнхий зохион байгуулагч олон улсын хүүхдийн найрамдал төв. Хамтран зохион байгуулагч соёл спорт аялал жуулчлалын яам. Дэмжигч байгууллага хүүхдийн төлөө үндэсний газар MCS Coca-Cola. Oh
Ардын урлагийн оны шилдэг шалгаруулах мөнгөн хараацай 2012 хүүхдийн урлагийн наадам ерөнхий зохион байгуулагч олон улсын хүүхдийн найрамдал төв хамтран зохион байгуулагч соёл спорт аялал жуулчлалын яам шагнал Өсгөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл. Өгтөл урших төрлөх нутаг салж болшгүй орон гэдэг. Үнэхээр Монгол улсын маань язгуур урлаг үндэсний энэ их урлагийг хойч үедээ өвлүүлэх, таниулах, харилцан бие биенээсээ суралцах, мөн Монгол бахархлыг төрүүлэн төлөвшүүлэх тэр агуу их үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий мөнгөн хараацай 2012 хүүхдийн урлагийн их наадмын маань энэ жилийн мөнгөн хараацайнууд маань тодорхойд бэлэн болоод байна. Ардын урлагийн оны шилдгийг тодруулах мөнгөн хараацай хүүхдийн урлагийн наадмын оны шилдэг уртын дуучин төрөлд цомын эзнэр Дундгов аймгийн Сайн цагаан сумын сургуулийн сурагч Гансхийн баяр цэцэг. Өргөмжлөг цом тоглонсон нэгэн төгөөр бас урамшуул баяртай бүгдээ мэдрэхтэй гэдэг энэ шинэ дэлия. За яхахгүй манай мөнгөн хараацай 2012 оны урлагийн наадмын маань шилдэг уртын дуучин төрөлд Дундгов аймгийн маань шилдэг сурагч тодорж байна. За баярлалаа. Энэ хөө мөнгөн хараацай 2012 оны шилдэг шалгаруулах энэ хуралдаанд маань Монгол Ардын уртын дууны төрөл тэргүүмээр эзэсэндээ маш их баяртай байна. За тэгээд энэ хөө мөнгөн хараацай наадмын маань жил бүр зохион байгуулдаг найрамдлынхаа хамт олон бүгдэнд нь маш их талархаж явдаг хэлмээр байна. За мөн намайг өдий зэрэгтэй хүргэж Монгол Ардын уртын дууг ямар сайхан болохыг мэдүүлж чадсан хайртай өгчтэй юм агчтай маш их баярлалаа. Мөн ээж аавдаа маш их хайртай шүү. Баярлалаа гэж хэлмээр байна. Ардын урлагийн оны шилдгийг тодруулах мөнгөн хараацай хүүхдийн урлагийн наадмын оны шилдэг ардын дуучин төрөл цомын эзнэр Булган аймгийн Булган сумын сургуулийн сурагч Даваа сүрэнгийн сув өргөмжлөгдсөн байна. Баяр хүргэе. Энэ удаагийн манай оны шилдэг ардын дуучнаар Булган аймгийн маань сурагч совдмаа тодорсон байна. Өргөмжлөг цом сов Онсон нэгэн төгөөрийг шагналаар шагнаж байна. Оны шилдэг ардын дуучин Булган аймгийн сурагч совд баяр хүргэе. За энэ өдрийн мэндийг Булган аймгийн сайхан сумынханд хүргэж байна. Аав ээж ах дүү нартаа. Тэгээд энэ өдөр төрүүлсэндээ би их баяртай байна. Тэгээд ардын дууны төрөлд намайг бэлж өгсөн жүгдэр сүрэн багштай их баярлж байна. Тэгээд тусал дэмжсэн ээж аав ах эгч нартаа маш их баярлж байгаагаа илэрхийлж байна. Сайн байцгаана уу? Ингээд хүн төрөлхтний ирээдүй болсон, Монголын маань ирээдүй болсон бяцхан хөөрхөн хүүхэд багчаа та нартаа энэ урлагийн наадамдаа амжилттай оролцож байгаад нь баяр хүргэж баярын мэндийг хүргье та бүхэндээ. Ингээд ардын урлагийн оны шилдгийг тодруулах мөнгөн хараацай хүүхдийн урлагийн наадмын оны шилдэг ардын хөгжимчин төрөл цомын эзнэр Дундгов аймгийн Дэлгэр хамгаалсан сумын сургуулийн сурагч Эрдэнэ чулууны Гансүр Тэснэрья. Мөнгөн хараацай 2012 урлагийн тэмцээнд госдол хөгжмийн төрөлд нэр дэвшин энэхүү том эртний шагналыг авсандаа маш их баяртай байна. Миний намайг хөгжүүлж өгсөн энэ шагналыг авахд минь маш их тусалсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан Ноёмын Нарантой агштаа маш их баярлалаа. Мөн намайг тусал дэмжижсэн намайг таньдаг ах дүү нар болон аав ээжтэй мөн маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та хоёртай маш их хайртай шүү. Мөн энэ наадмыг зохион байгуулсан найрамдал туслангийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Ардын урлагийн оны шилдгийг тодруулах мөнгөн хараацай хүүхдийн урлагийн наадмын оны шилдэг ардын хөгжмийн хамтлаг төрөл цомын эзнэр
Хөгжим хүчийн коллежийн сурчдын чиглэл Баярлалаа хүчийн коллежийн ардын шилдэг хамтлагийн удаа ардын хүчний хамтлагийн нэг хамтлагаараа өргөмжлөгдөж байна. Спорт ажиглалын яамны дэмжлэгтэйгээр хүүхдийн олон улсын найрамдлал төвдөр хүүхдүүдийн урлагийн ардын урлагийн авиасны наадам амжилттай зохион байгуулж дуусгая. Олон номинацид олон сайн авиастай хүүхдүүд шагнаглаа, сонгон шалгаруулагдлаа. Тэгээд энэ наадмын ач холбогдол нь юу юм бэ гэхээр Монгол улсын соёлын өвийг хадгалж хайрлаж хамгаалж явах ирээдүйд соёл урлагийн төлөөлөл болох Монгол улсыг дэлхийд сурталчлах ийм ирээдүйн авиаснуудыг сонгон шалгаруулах, дэмжих, урамшуулах ийм сайхан арга хэмжээ болсон их баяртай байгаа. За ардын урлагийн оны шилгийг тодруулах мөнгө хараацсан 2012 наадам маань энэ удаа бас 2 дахь удаага амжилттай зохион байгуулагдлаа. Соёл спорт аялал жуулчлалын яамтай хамтарч зохион байгуулсан энэ наадам маань өмнөх жилийг бодох юм бол илүү бас хүүхдүүдийн авиас чадварыг бодтойгоор үнэлсэн. Дээрээс нь олон бас хүүхдүүдийн ажиллаж байгаа багш нарт бас урам зориг мандаачилсан юм сайхан наадам боллоо гэж бодож байна. Өмнөх жилүүд бид нар зөвхөн нэг багшийг тодруулдаг байсан бол энэ жил үнэхээр ардын урлагаа хөгжүүлэх, ардын урлагийг одоо ирээдүйн хойчуудаа өвлүүлэхийн гол бас их сурвалжинд багшийн хөтөлбөр байдгийг бид нар онцолж энэ удаа бид 3 багшийг тодруулсан маань үнэхээр наадмын нэр хүндийг бас нөлөөлсөн сайхан зүйл боллоо гэж бодож байна. Дээрээс нь үнэхээр техник хөгжиж байгаа, даяарч татж байгаа, дэлхийн соёл иргэншилтэй Монголын ард түмэн хөл нийлж байгаа энэ цаг мөчид үндэсний том ялгарл буюу ардын зан заншил, тэр зам ардын урлагийн хүүхэд багчуудаа өвлүүлэхэд энэ наадам бас уламжлал ёсоор өөрийнхөө үүрэг оройлыг бас бодитойгоор харуулж чадсан сайхан наадам боллоо. Тэгээ манай наадамд ур авиасаа соён оролцсон эрхэм хүүхэд багчуудаа наадмыг дэмжиж хамтран ажилласан бүхий байгууллага хамт олондоо баярлалаа илэрхийлье. Ардын урлагийн оны шилдгийг шалгаруулах мөнгөн хараацай 2012 хүүхдийн урлагийн наадам ерөнхий зохион байгуулагч олон улсын хүүхдийн найрамдал төв хамтран зохион байгуулагч соёл спорт аялал жуулчлалын яам дэмжигч байгууллага хүүхдийн төлөө үндэсний газар MCS Coca-Cola